хүүхдүүдийн маань амжилттай бол сайхан байгаад байна. Тэгээд бэлтгэлийн заал жоохон багадаад ер нь бол нэг заалтай болох зорилготой ингээл эцэг их ах нар дүүнэр хүүхдүүд шавнэр бүгд л ингээд оролцоод явж байгаа юм ажил явагдаж байна. За ялт клуб одоо энэ бэлтгэлийн заал барих гээд одоо ингээд хондаама зутгаж байгаа. Тэгээд 10-ыг харьцах нь 20-тэй юм хондаам зутгаж байна. Тэгээд ер нь бол одоо манай клуб 7 жил болж байгаа. Энэ хуучин эмсүүдтээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр заал маань ер нь бол одоо арай жижигдээ тэгээд өөрийн гэсэн бэлтгэлийн заалтай болох зорилготой. Манай хүүхдүүд, эцэг эхчүүд бид нар бүгдээрээ хамтраад ямар ч эхний ээлжинд энэ жилдээ хондаама зутгаа 50-наас бол барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй л явж байна. Манай клуб бол одоо ер нь бол одоо улсын болон олон улсын чанартай олон тэмцээнд оролцсон. Өнгөрсөн жил ихэд 9 тэмцээнд оролцож 200 орчим медаль жудогийн төрлөөр авсан байна. Тэгээд өчигдөрхөн болсон одоо үндэсний өвхийн аймгийн аврах шалгалт тэмцээнд ихэд манай хоёр хүүхэд нэг ч ундаггүй наснасандаа төрүүлсэн. Одоо Хэмтэн аймагт болох улсын аврах шалгалт тэмцээнд 10 сарын 25-нд явах гэж байна. Энэ бол ингээд ирээдүйд олимпийн медальтай болно. Улсын цол авна шүү дээ. Хөрөнгө мөнгө ер нь бол тэгэл өөрсдөө тэгэл эцэгчүүдийн дэмжлэг одоо хүүхдийн сургалтын төлбөр гэдэг юм одоо эндээс тэгэл өөрсдөө ингээл гаргаад ингээл эхний ээлжинд ямар ч ингээл дотоод нөхцөл болцоогоо ягаал хундаамаа зутгаал явж гин тэгэл болох үйл гэсэн зорилготой одоо том мөрөөдөлтэй л тэгэл ажиллаа эхлүүлсэн явж гин дөө. Тий. Одоо нөгөө хөлсөлж байгаа түрээсэлдэг заал маань 18.5-тай байхгүй өргөн 5 м. Тэгээд жоохон өргөн юу бол олдохгүй ингээл тэгэл ямар ч юм байгаа юугаараа тэндээ бэлтгэлээ хийгээл одоо тэгээ ямар ч юм нэг бэлтгэлийн заалтай болно гэж зорилго тавьчаа л. Ер нь бол одоо энэ дээр бол лего блокоор өрөөд тэгээд яа нэгсэн 150 орчим сая төгрөгийн юугаар бол урьдчилсан байдлаар бол гэхдээ барилгын ажил чи бид нар юу ч мэдэхгүй болохоор одоо тэгээд лажин их л юм орд юм байна. Одоо ингээд тунгаас эхлээл энэ түрээслэх мөрөөслөхээс хахгуулаад тэгээд энэ төмөр хүртэл тэгээд бид нар чинь тийм барилгын ажил нарийн ширийн мэдэхгүй болохоор тэгээд одоо тэгэл явж гин дөө. Энэ өөрөө чи хувийн газар гэсэн. Тий, энэ хувийн миний одоо хувийн газар байгаа даа. Энэ дээрээ тэгээд ярьсан. Манайх бол одоо ийшээгээ ойрхон байгаа даа байхгүй одоо энэ 3 өндөр 10 давхар гэхтэл эндээс нэг 500 орчим метр, үйлдвэрийн төвөөс 1 км. Тэгэхээр бол яг хүүхдүүд архаа бэлтгэлдээ ирчихэд бол боломжийн юм газар байгаа даа. Одоо орчин үед бол тэгээд нөгөө спорт бол одоо хамгийн хэрэгтэй зүйл болж одоо байгаа. Тэгээд хүүхдүүд ч гэсэн спортоор аягүй их хичээлж байна. Тэгэхээр бол одоо бид нэр одоо 10 жилийн сургуулийн заалнаас өшөө заал бол байдгүй. Тэгэхээр бэлтгэл сургууль хийх гэдэг юм уу хүүхдүүдэд тийм чөлөө цаг өнгөрөх газар аягүй ховор байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо заал тоглоом хийгүүд заал нь байхгүй юм чи хаан тоглох. Тэгэхээр бол одоо биеийн тамир спорт тэр тал дээр бол одоо улс орон ч гэсэндээ хөрөнгө оруулалт хийгээд явах хэрэгтэй. Миний нөгөө нэг хоёрын одоо нэг энэнийг төсөл бичиж хүртэл өгж исэн одоо энэ төр засагт юу гэхээр хөнгөлтийн зээлэнд хамруулаач. Бид нар бол бүх юмыг нөгөө төрөөс биш. Зүгээр л нэг хөнгөлтийн зээлэнд хамруулаач гэдэг юм боцоо иргэн төлөлттэй. Тэрийг хүртэл өгж үзчихсэн улсын хурлын гишүүн одоо удирдлагуудад ер нь бол өгж үзчихэл байсан. Тийм байгаа. Одоо хуваараа л хийхээр шийдсэн шүү дээ. Тий, одоо бол хуваараа л хийхээр шүү дээ. Тэгэл ер нь бол явж гэнэ.